Сайн бацгаана уу? Налагчуудаа хайрдаг үе. Мэдчилгийн хүргэлт маань хүргэлжилсээр одонтой ээжүүдийн онцгой баяр түмчид зориулагдсан илгээсэн нэгэн сайхан мэдчилгээгээр энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ төлөөлж байна. Алтан дэлхийд намайг аав болгож очир эрдэнэ улсын охтын минь голомт залгах хүүгмийн төрүүлж өсгсөн хайртай хань Сэлэг мада баярлаа мөн алдар тэхийн 2 дугаар одонгоор Ингрэм мэласан халуун баяр хүргэе хэмээн хань Батбаяраас нэлгээсэн маш гоё мэдчилгээгээр гэр гүйгүүлэгчид гинтийн билег барьцгаая. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Алдар тэхийн ходон авсан эрхэм сайхан бүсгүйжийнхээ баяр түмчийг хуваалцаж энэ цаг мөчид манай ээлжид шинхэн зочноор Сэлэг ма бүсгүй саатан барилж байна. За юун түрүүнд энэ үчийн минь хүргэе аятахта сайхан амарч байна уу? Сайхан. Манай Сэлэг магийн хувьд бас амьдралд нь сая 2 хоногийн өмнө маш гоё мөч тохиосон бахаа гэж бодож байна. Алдар тэхийн 2 дугаар удангуур Ингрэм мэласанд халуун баяр хүргэж энэ цаг мөчид танд мэдчилгээр хүрэлцэн ирээд байна. Сайхан баярлсан уу? Сайхан баярлаа. Баярлаа. Тэр хоёлаа өөр хүмүүстэд танилцуулъя гэх үү. 2 дугаар одан гэхээр 4 сайхан өртөө юмсан жи хідэн охин хідэн хүү төрүүлж өсгсөн бэ? 3 охин баг нь хүү. Хад илгүй яг тэгээд бүсгүй хүн хүслийн гүйцэх гэж хүү төрүүлдэг, орчлон гүйцэх гэж охин өр төрүүлдэг жамтай. Одоо таны баяр түмчдэр баяр нэмж хэдий 2 хонж байгаа ч гэсэн маш гоё нэгэн сайхан гинтийн бэлгээр баярлуулахыг хүссэн эрхэм нэгэн хүмүүсийн хүсэлтээр энэ цаг мөчид хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр хоёлаа бичлэгтээ бас хуваалцсан. Ер нь одонгийн найран дээр онцгойлон танд гинтийн бэлэг барих ч юм уу ирж хамжаагүй хүн байгаа юу? Ирж хамжаагүй хүн байгаа. Ер нь энэ гинтийн бэлгийг хинээс бол таамаглаж байгаа юм бэ? Аавас нах гэж бодож тэгээ хүүхдүүдээ хэрэг байгаа. Гүтээ ажиллаар явж болохоор. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж таамаг их байгаа. Тэгээд сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа таны тэр эрхэм хүн мөн үү биш үү гэдгийг хоёлаа бас хамтдаа сонсох хэрэгтэй. Тэхийн тул хөтлөгч нь эхлээд бэлгийн гардуулахаас өмнө танд хаяглаж ирсэн маш гоё сэтгэлийн үгийг нь уншиж өгөх даалгавартай байгаа. Энэ бэлэг нэг талаараа баярлаа гэдэг, нэг талаараа бас маш том уучлалтыг хүссэн утга учиртай учраас одоо хоёул анхааралтай сайн сонсох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гэрт минь нүмер гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болсон эрхэм хайртай гэргийдэн хэлэх үг надад байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил тулж зогсох баган минь үл таних нэгнээс үрдийн минь хайрын эзэн болсон үлэмжийн гойхон гэргийдэн би чинь баярлалаа гэж хэлж амжсан билүү дээ. Аавын гэрийн голомтыг халахж амьдралд хөл тавихтаа аз жаргалтай амьдруулнаа ханин чамаагаан гэж амлаж байсан. Амьдрал ямар заавартайгаа ирэх вштэй алдаж ондох үе надад дэндүү их байсан. Ухааруулж алдаа онооны минь дэнсийг хайрлаж орчлон дэлхийд намайг охинтой болгож өгсөн. Хүслийг минь гүйцээж хүүч ус төрүүлж өгсөн. Одонгон ингэртэн гэлэлзуулж одоо намайг орчлонгийн хамгийн сайхан аав болгож өгсөн. Гэргийдээ ханин маш их баярлаж байгаа шүү. Сэтгэл зүрхнээсээ хэлийг ихээр цаанаасаа л нэг тэглээд байдагч бодож талархаж бүхий л цаг мөчид баярлаж явдаг. Энэхүү мэдчилгээгээр дамжуулж байна. Хол хөдөө ажилтай байсан ч гэсэн тэр өдөр миний хувьд маш их гэгэлсэн, баярлсан тийм л бахархлын өдөр байсан юм шүү. Чамаараа бахархаж байна. Хань Батбаяраас нь гэсэн байна. За тэгээд оройтсон ч гэсэн сэтгэл шингэсэн онцгой нэгэн бэлгийг ханыхан зүгээс дамжуулахар хүрэлцэн ирээд байна. Танд одонтой ээж болсон халуун баяр хүргэе. Хань минь чамдан би ямар хайртай гэж бодно. За тэгээд Сэлгээ мэдээж бүсгүй хүний хувьд алдар тэхийн одон гэдэг бол маш гоё дээдийн дээд хувь заяа болвол гэж бодож байна. Ор өөрийн хаалга ордоггүй, ахан дүүсийн яриа хөөрөө байхгүй, гойж биш гойдож авдаг турын ганц төрийн шагналыг ингэртэй гэлэлзүүлсэн танхил нэгэн бүсгүй таны баяр түмчийг ханин бас энэ дурсгалын бичлэгээр мөнхөлхийг хүссэн байх гэж бодож байна. Одоо бидний бичлэгийг үзэж сууж байгаа. Онцгойлон хандаа гоё сэтгэлдээсээ хуваалцъя бас таны хэлэх үгийг би онцгойлон сонсомоор байна. Яг сайхан толон хөтөд юу хэлж чаддаг. Нарс баярлаа. Өдөгөөс төдөөөрчлөлт бас 4 сайхан өгөхтэй болоход миний ер нь хөрөл бас хажууд нь байхсан. Зөндөх баярлаа. Чимэн салхи
Билүү яг мэдээж эр хүн амьдралыг босгож бүсгүй хүн түүнийг өнгө оруулдаг учиртай төдийгөөс өдий хүртэл та бүхний дөрвөн сайхан үрсийн хайр сэтгэлийн гэрч болж энэ цаг мөчид алдар тхийн одон бас ингэрттэй нь гэлэлцсэн болов гэж бодож байна. Энэ цаг мөчид ээжийн яруу алдрыг магтан дуулж мэхийн яслаж хүндэтгэж дахин баяр хүргэж байна. Танай гэр бүл аз жаргалыг хүсье. Дөрвөн бэрх болсон сайхан өрсөн эрүүлийн хүсэнд орнох болтугай. Гэр